За сайн байна уу, намайг Самбилгийн Мөнх Эрдэнэ гэдэг. За Хилийн цэргийн дуужгийн чуулгын Эртний сур хамтлагийн гоцлог хөгжимчин. Манай авга ах лимб хөгжим тоглодог. Баянгор аймгийн театр тоглож исэн. Тэгээд тэтгэвртэй гарч исэн. Тэгээд 10 жилдээ авга ахаас очиод лимб хөгжим заалгасан байна. За анх одоо тэгээд авга ахаас очиод заалгаад одоо лимб хөгжим гэж ер нь мэддэггүй байсан. Тэгээд очиод ер нь хуур хөгжим юу заах бах та гэдэг ер нь анх очиж исэн. Тэгэд очисон чинь нэг юм урт юм гаргаж ирэнгүүтээ үлээгээд тэгээ заалгаж исэн. Тэгэд анх хүлээхэд бол ер нь бол хэцүү. Нэг 7 хоногийн дотор ер нь хүлээж сурсан байгаа би. Тэгээ яг ингээд энэ чинь лимб хөгжим гэдэг чинь ийм хөгжим байт юм байна гэд яг тэр үеэс мэдэж эхэлсэн. Одоо би ахлагч цолтой. За цэргийн өмчийн өөр одоо их оронч байх. Монгол гэсэн яг нөгөө юу ч ингээд энэ дотор яг суучт юм бэ лээ. Тэрүүгээр их ер нь амар бахархдаг. Өмнө нь бол зүгээр энгийн хэлбэрээр буюу одоо байгаль зүгээр татвар хэлбэрээр бичлэгүүд ингээд тавьдаг байсан. Тэгээд одоо зөндөө олон одоо хөгжмийн болон хөгжмийн цаг гэдэг ингээд нэвтрүүлгүүд байдаг. За би одоо яг энийг яг контент болох хэрэгтэй юм байна. Одоо энэ яг хөгжмөөрөө дамжуулж одоо энэ аялгаугаараа дамжуулж одоо лимб хөгжмөө сурчлах, түгээн дэлгэрүүлэх ёстой юм гээд тиймэрхүү бодол орж ирээд тэгээд шууд контент хэлбэрээр болгоод явсан да. Хэлжид бол одоо хэл орчин байгаа ард иргэдэд очиж уралгаар үйлчлэнэ. Хэлийг одоо бүтэн тойрол явна шүү дээ бид гэдэг чинь. Тэгэхээр яг хэл дээр очиход аюу гоё мэдрэмж бүр. Яг хэлийн баган дээр очиод ингээл яг тэгэл бахархаж байгаа юм чинь байгууллагад явж байгаараа. Ер нь яг дуртай юмаа сонгох гэдэг чинь шал ондоо юм шиг санагдсан. Хүн яг дуртай юмаа хийгээл яг дуртай энэ миний мэргэжил мөн байна. Би энийг сурах ёстой. Яг одоо би лимб хөгжмөдөө үнэхээр бүх юмаа зориулдаг. Яг ингээд тоглоод өөрөө ингээд тоглоод өөрөө тэрнээс өөрөө кайф авдаг аахгүй. Тэгэд одоо яг тэр нь л юм болов уу гэж бодсон. Түнцний өв соёлоо одоо зарим мэдгүй хүмүүс байгаа. Тэгээ тэрэнд одоо таниулах, сурчлах, тэгээ уламжлуулах л ер нь зорилготой. Лимб маань одоо ер нь бол одоо яг ашиглаж байгаа лимб маань одоо ер нь яг 3 төрөлт лимбэнд ашиглагдаж байна. Их лимб гэдэг одоо бүдүүн лимб байгаа. Дунд лимб буюу одоо яг миний энэ одоо хэрэгжилж байгаа яг энэ лимб. Жижиг лимб буюу одоо пик лимб нь одоо жижигхэн лимб байгаа. Тэр нь одоо юу шоу муу дуурах тийм зориулалтай. За 3 лимбний зохиол гэж байгаа бас одоо алтан хөхөө оргил хан хүү уян гэдэг зохиолууд бас байгаа. За ингээд бүдүүн дууралттай. За энэ нь одоо пик лимб.
За ийм дууралттай 3 юм байдаг. Одоо Монголын соёл урлагч одоо нэлээ ер нь бол одоо дэлхийд нэлээ өвөрмөц соёл урлагтай манай монголчин. Яг ахуй талаасаа ингээд хөгжмүүд нь ахуй талаасаа гарч ирдэг. Байгалийн дуу чимээ одоо хөгжмийн онцлогуд нь бүгд одоо ахуй талаасаа ер нь айгүй их гарч ирдэг. Тэр талаасаа болохоор хөгжмөд нь арай их онцлогтой. Манай ээж аав хоёр бол ер нь бол айгүй их дэмждэг. Амар дуртай. Миний одоо хамгийн улаан фэн гэж хэлэхэд болно. Одоо бүх юмны ард одоо манай аав ээж хоёр л байдаг да. Миний ард үргэлж дэмждэг аав ээж дүү гэр бүлийнхэн хамаатан садандаа баярлалаа, маш их баярлалаа, хайртай шүү гэж хэлье.